Харилцаа сонирхох залуучуудаа за ингээд бичлэг хүрч байгаа өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр 2024 оны 4 сарын 27 оны өдөр. За ингээд ямар ч хэлсэн би одоо 2 жилийн хугацаанд ерөнхийдөө одоо YouTube сувг нээгээд за тэгээ миний YouTube сувгийн маань ерөнхийдөө бол яг 2 жилийн хугацаанд бол одоогор бол 952 subscribe гээд ерөнхийдөө явж байна. За тэгэхээр одоо бол 1000 subscribe хүрсэн гэдэг одоо баярын хүрээндээ би ямар ч хэлсэн тэгшимийн арга барилын анхан шатны хичээлийг үнгүү заахаар одоо бэлэг болгож байгаа. Тэгээд за ямар ч хэлсэн мэдээж 1000 subscribe хүрсэн өдөр. За тэгээд 1000 subscribe хүрэхээс өмнө яг хүмүүсийн хувьд одоо яах ёстой юм бэ гэхээр ерөнхийдөө миний одоо бичлэгийн доод хэсэг description хэсгээр бол одоо энэ линк байна. Telegram группийн. За энэ линкээр орж ирээд ерөнхийдөө миний группэд нэгдээд байж хахад за 1000 хүрсэн өдрөө би хичээлийн групп шинээр нэгээд за тэр групп дээр ерөнхийдөө анхан шатны хичээлүүдийг орноо. За ерөнхийдөө анхан шатны хичээлүүд дээр юу байх ёстой гэдэг нь гэхээр тэгшимийн арга барил ер нь яаж ажилтдаг юм бэ гэдэг бол тухай байна. За жишээ нь одоо тэгшимийг бол одоо тий за Fibonacci-га яаж одоо тий тэгшимийнхээ одоо энэ хэрэгэлдэг гол одоо түүлсээ яаж хэрэглэх тий яаж тавих за мөн одоо яг тэгшим гэж яг юу хэлээд байгаа юм бэ те яг яадаг юм бэ за одоо жишээ нь тэгшимийн арга барилын дээр бах те за биднэрт бол одоо яаж хэлдэг за элет үеийн 5 давлгааны одоо төстэй те ерөнхийдөө яг ийм 5 давлгаа бол ерөнхийдөө явдаг байгаа за тэгэхээр бол ямар ч гэсэн яг энэ те одоо энд одоо жишээ нь хэмжээ гэж юу юм шилжүүлэгч гэж юу юм хэмжээсийн гүйцэлт гэж юу юм бидний яг арилжаанд ордог одоо энэ хөдөлгөөн маань одоо яг юун дээр шийдвэр гаргах гэх те за яг энэ бичлэг ингээ ерөнхийдөө бол анхан шатны хичээлээ орноо. За тэгээд ямар ч байсан одоо хэдүүлээ 1000 subscribe хүрсэн өдөр бол ерөнхийдөө одоо яг надаас бол одоо бэлэг болгож одоо тэгшимийн анхан шатны хичээлүүдийг бол үнгүү бол хүлээж авах боломжийг бол ерөнхийдөө YouTube сувгад агч нартаа бол одоо өгч байна гэсэн үг. За тэгээд ямар ч гэсэн одоо ойрын хугацаанд бол би нэг одоо бичлэг хийхгүй яваад байгаа жоохон өөр ажил төрөлтэй яваад байгаа болохоор одоо YouTube руугаа ерөнхийдөө анхаарах боломжгүй байгаа. Тэгээд ямар ч гэсэн зав чөлөөтэй болоод YouTube руугаа бол цаашдаа өөр гэсэн одоо бичлэг контентуудаа бол хийх болно. Тэгээд ямар ч гэсэн тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзтлаа. Түр баяртай.